Шадар сайдын тушаалаар байгуулсан хянан шалгалтын ажлын хэсэг ерхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэлийн стандартын хэрэгжилт эрүүл ахуйд шалгалт хийж байна. Шалгалтад хамрагдсан сургуулиудын дийлэнх хоолноос нь нян илэрсэн байна. Харин хоолны найрлага дах үр тарианы эзлэх хэмжээ өндөр байна. Шадар сайд амар сайхнаар ахлуулсан хянан шалгалтын ажлын хэсэг 7 аймаг 4 дүүргийн 36 сургуульд хандлт судалгаа хийж 20 сургуулийн дүн гарахад 40 орчим хувийнх нь хоолноос нян илэрсэн байна. 39.6% нь бол одоо хоолны нингийн бохирдол бол хоолнд нингийн бохирдол илэрч байна. Одоо энэ хүнсний аюулгүй байдал гэдэг бол нэгдүгээр тогтолцооны асуудал бол яригдаад байгаа. За хоёрдугаарт бол энэ хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйн тандалт гэдэг юм уу те. Эдгээр одоо энэ хуулийн хэрэгжилт энэ гэх мэт одоо асуудлууд нь зөвхөн нэг одоо данганц төрийн байгууллагуудын асуудал бол биш болчиход байгаа. Энэ эргэн аж ахуйн нэгжүүдийн оролцоо одоо маш чухал байна. Иргэдийн маань оролцоо одоо маш чухал байна. Уг нь бол хоол үйлдвэрлэлийн стандартыг 2023 онд тогтоож өгсөн ч стандарт хэрэгжилт дээр учир дутагдaltaй байна. Хамгийн наад зах нь өдийн хоолны хүүхдэд өдөр төгөх шимт хичээлийн хэмжээ алдагджээ. Тохиромжгүй байна. Стандартыг хангаж чадахгүй байна. За жишээлбэл бидний хяналт шалгалтаар явж байхад ямар асуудал их түгээмэл байсан болоо. За нэгдүгээр хоолны зэсээ хэдийгээр батлуулдаг ч гэсэн за нөн хүүхдэд тэнцвэртэй байдлаар шимт хичээлийг хангаж чадахгүй байна. За тэгэхээр тэр нь юунаас харагдаж байна гэхээр за их хөвчлэн илчлэгээ бий болгож байгаа гэд үр тарианы бүлгээ илүү төлөвлөлөөд байна. Мөн сургуулиудын хоолны материал хадгалалт хангалтгүй материалыг төвөөж байгаа шат дамжлагч стандартад нийцгүй байгааг дээрх шалгалтаар илрүүлжээ. Хяналт шалгалтын баг 5 дугаар сарын 30 гэхэд нэгдсэн дүнг гарган мэдээлэхээр ажиллаж байна. Монгол Улсын Шадар сайд амар сайхан сургууль цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн асуудалд онцгой анхаарал хандуулж хяналт шалгалтыг шатараатай зохион байгуулан стандартын хэрэгжилтийг сайжруулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, бодлогын түвшинд үр дүндээ арга хэмжээ авч ажиллахыг анхааруулсан байна.